Орой мэнд хүргэзэгчтэй цаг хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхэлж байна. Мэдээллийн эхэнд бид шинээр мэндэлсэн иргэдийн тоог хүргэдэг уламжлалтай. Өнөөдөр Монгол улсад 71 хүү, 76 охин мэндэллээ. Бяцхан үрстэй хорвоогийн сайн сайхан бүхний өссөн өрөө Монголын өрс маш олон болтугай. Нийгмийн сайн сайхан гигээн бүхнийг малчин зон олны ахуй амьдрал Монгол хүний насыг уртсахын төлөө мэдээ сурвалжлага бэлтгэдэг цаг хөтөлбөрийн хураангуйгаас хүргэе. Эх онд Монгол улс гадны улс орн донор байгууллагаас ямар ч зээл авахгүй. Засгийн газар 4-р эмнэлгийг худалдаавч хавдрын эмнэлэг болгохоор шийдлээ. Өрхийн эмнэлэг хүний нөөцийн хомсдолд орж ажиллах хөнгөө олж хэлжээ. Хэт замбраагүй хөөгцөн Улаанбаатар хотыг бүр ихнээс нь шинжлэх эсвэл нүүлгэх гэсэн хоёр арга л үлдсэн байна. Дотоодын үйлдвэрүүдэд хаахыг хүсэж байгаа бол Евразийн худалдааны хилцээрт нэгдээрэй гэж бизнес эрхлэгчид хэллээ. Дотоод мэдээнээс хүл авч үзээрэй. Харин өнөөдрийн шар мэдээ нэгэн өрмөс автобусыг онцолно. Энэ автобус нь зорчиж байгаа иргэд нэгнээ танихгүй ч инээд хөөрөөр дүүрэн байдаг гин. Интернет мэдээ дуучин Taylor Swift-ийг онцлон тэрээр 2 жил аялан тоглолт хийж 2.2 тэрбум долларын ашиг оллоо. Мөн нэгдсэн үндэсний байгууллага газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоол батлсан талаар мэдээлнэ. Технологи 360 болон Туркменстанд болсон роботуудын наадмын талаар сонирхолтой мэдээлэл хүргэнэ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүл авч үзээрэй. Эхлээд үзэгч та бүхэн дотоод мэдээ танилцуулна. Үзэгч та бүхэнд цаг хөтөлбөрийн дотоод мэдээ хүргэе. Улсын хурал эх оны төсвөө дахин хэлэлцэж, ерөнхийлөгчийн хориг тавьсан үндслэлийн дагуу алдагдaltaгүй болгон батллаа. За ингэснээр эх онд Монгол улс гадны ямар ч улс орноос зээл авахгүй, за өөрсдийнхөө олсон орлогоор амьдрах юм а. За төсөв алдагдaltaгүй болж байгаа ч шинэ бүтээн байгуулалтууд зогсож, за нэмэгдэхэр байсан төрийн албаны орон тоонууд хасагдаж байна. За төсвийн онцлог мэдээллээс үзэгч танд одоо хүргэе. За 2025 оны төсвийн орлого 33.5 их найд, зарлага 33.5 их найд буюу төсвийн тэнцэл алдагдaltaгүй байхаар батллаа. За эх оны улсын төсвийг засгийн газраас дахин боловсруулж оруулж ирэхдээ урсгал зардал, зарим бүтээн байгуулалтын зардал, за мөн эх онд бий болох хоронтоо зэргийг бууруулсан. За ингэж гэмээн алдагдaltaгүй төсөв болж байгааг онцолсон. Гол одоо хасагдчихж байгаа юм бол нөгөө шинэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийх гэжсэн мөнгөд бол ихэнх хэмжээгээр бол танагчлаа. Замын одоо бүсийн хөгжлийн замын асуудал бол нэлээд танагдлаа. Тэгэхээр бүтээн байгуулалтын хувьд бол бас хашаа хуралт хийчихлээ гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар салбаруудад шинээр нэмэгдсэн орон тоонуудыг бол бас тэнгэр бол нэлээд их мөнгө бол хасагдсан байна. Гэхдээ яг алдагдaltaгүй төсөв гэдэг нь сайн зүйл л дээ. Гэхдээ ер нь бол дийлэнх улс орныг харах юм бол алдагдaltaал байгаа. Алдагдaltaгүй төсөв баталдаг нэг баян хэдэн 10-ах орн л байгаа шүү дээ. Гэхдээ яг ерөн зүгээр ингэж сурах хэрэгтэй. Нүүрсний орлогыг олж байгаа үедээ бол бид нэр хоримтлуулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр нүүрснийхээ орлогыг унсан үед юм уу, эдийн засаг хүндрсэн үедээ тэрийгээ тэр докторжилтынхаа сангаас авч ашиглах хэрэгтэй байхгүй юу? Төсөв алдагдaltaгүй болж байгаа учраас нөгөө нэг алдагдаа санхүүжүүлэх зээл авна гэдэг зүйл байхгүй болж байгаа. Энэ л ер нь алдагдaltaгүй байхын гол ач холбогдол бол энэ байхгүй юу? За улсын төсвийг засгийн газар сангийн ам оруулж ирэхдээ жиг төвээр хасгаар оруулж ирсэн. За гэтэл нийтийн хэв журам, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, цагдаа хуулийн байгууллагын орон тооны дутагдал нөхөгдөхөөргүй хэмжээнд хүрсэн. За үүнээс олж ард иргэд хохирно гэдгийг салбарын сайд нь онцлон хэллээ. За мөн төрийн албанаас илүү цалинтай, шаардлага шалгуур нь үл мэдэгдэх, яамттай давхарцсан чиг үүргүүдийг хамруулсан үндэсний хороо зөвлөлийг татан буулгах саналыг зарим гишүүд гаргасан юм а. Зам дээр зам зохицуулж байгаа цагдаагийн оронтоо одоо энэ усны их усүрүүдийг хамгаалж байгаа дотоодын цэргийн оронтоо, шүүхийн шийдвэрийн оронтоог батлах гэх, өсгөх гэх эднэр бол байх ёстой урсгал зардал, байх ёстой нэмэгдэх ёстой зардлууд. Гэхдээ энийг манайхан тэгж харахгүйгээр одоо зарим яамчин бол бараг одоо нэг хорооны шин чанартай яамнууд байгаа. Яг эднэртэйгээ зэрэгцүүлж яагаад хасчихж байгаа ч юм бол өрөөсгөл асуудал байхгүй. Миний үндсэн зорилго бол төсөв алдагдaltaгүй батлах дээр л байсан. Тэгээд тэр зорилго маань биелэгдсэн байгаа учраас одоо ер нь саяын баталж байгаа энэ төсөвтэй бол их талархалтай сайхан хүлээж авч байгаа. Би тэр эрчим хүчний реформыг ерөөсөө эсрүүцэж байгаа байхгүй. Хийх ёстой. Гэтэл эн чинь өөртөө та хэд одоо бодоод үз. Цалингийн зам дээр 600 сая төгрөг тавьчаад 7 хүн ажиллаж байгаа шүү дээ. Сард 7 сая 100 мянган төгрөгийн цалин гэсэн үг. Ийм л байна. Одоо жишээ нь хоршооны асуудал, шинэ хоршооны асуудал яригдж байхад өнөөдөр шадар сайд дээр явж байгаа хүн сүтээ хийж байгаа юм байна.
аль нь бодлогын ямыг аль нь хин энэ бодлого хэрэгжихгүй болсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг зүйлийг л би яриад байгаа. Хэмж болох зардлууд дээр одоо тэгээд ер нь танах болгоныг л таньчлаа. Ер нь бол одоо тэгээд нэг юм байгаа шүү дээ. Одоо бид нар энэ засгийн газрыг алдагдaltaгүй төсөв батлуул өгчлөө засгийн газар шүү дээ. Одоо бид нар хийх ёстой ажил бол хөрөнгө оруулалтын хуулийг яралтай баталж авах хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ хийх ёстой болчиход байна. За гуравдугаарт бол одоо энэ төрийн өмчийн компаниудынхаа үр ашигтай ажиллах энэ зохион байгуулалтыг яралтай хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийж шинэ бүтээн байгуулалт хийх мөнгөө улсын төсвөөс өөр их усүрээс олох зайлшгүй шаардлагатай болж байна л гэсэн үг. За 2025 оны улсын төсвийг инхүү улсын их хурл 2 дахь удаага хэлэлцсэн баталж байна. За учир нь анхны баталсан төсвийг ерөнхийлөгч хориг тавьснаар улсын их хурл алдагдaltaгүй төсөв батлах үүрэг хүлээсэн. За энэ үүргээ улсын их хурл биелүүлж эх оны төсвийг инхүү алдагдaltaгүй баталлаа. Мөнгө тараах, кино үзэх, төрийн байгууллагуудын оронтоо нэмэх гэх мэт зардлыг хасаж, хэмнэсэн мөнгөөрөө улс хавдрын эмнэлэг худалдан авч байна. Хөгжлийн банкны барьцаанд үлдсэн 4-р эмнэлгийг авч хавдар судлалын үндэсний төвийг үргэлжлүүлэхээр шийдлээ. Гэхдээ шинэ эмнэлэг барих ажил зогсохгүй, төсөвт сууж ажил нь эхлэхээр болж байна. За 2025 оны улсын төсөвт ерөнхийлөгч хориг тавьснаар улсын их хурл алдагдaltaгүй төсөв батлах үүрэг хүлээсэн. За энэ үүргээ биелүүлж улсын их хурл эх оны төсвийг алдагдaltaгүй батллаа. За эх оны төсвийг батлахдаа бүх зардлыг бууруулж салбар бүрийн урсгал зардлыг жигд хассан. За харин ганцхан хавдар судлалын үндэсний төвийн төсвийг 31 тэрбумаар нэмэгдүүлж батллаа. За ингэхдээ хавдрын шинэ эмнэлэг буюу хавдар 2 төслийг эхлүүлэх ажлын хүрээнд 7.9 тэрбум төгрөг, за мөн хавдар судлалын үндэсний төвийн хашаанд баригдсан одоо хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгийн барилгыг хавдар судлалын үндэсний төвийн мэдл шилжүүлэн авахд 25 тэрбум төгрөгийг эх оны төсөвдөр баталлаа. За энэ эмнэлгийн барилгын нийт төсөв 75.8 тэрбум төгрөг 5 жилийн хугацаанд улс төлөх юм а. За ингэснээр хавдрын эмнэлгийн ачааллыг хуваалцна гэж үзэж байна. Хавдар хоёроо явуулах юм бол 100 ортой эмнэлгийг авцсан дээр. Яг гэвэл 100 орч гэсэн хаа юм тийм үү? Одоо жилд 4500 хүн нас орж штэ. Бид нар 4500 иргэнэ нас ороод байгаад юу ч хийхгүй, нэг алхам ч хийхгүй байж болохгүй байхгүй. Тэгэхээр энийг ингээд цогцоорон шийдэж байгаа нь бол зөв гэж бодож байна. За хөгжлийн банкны мэдэлд очсон Энермед компани өмч 120 ортой эмнэлгийн барилга нь амбалтаараар өдөртөө 500 иргэнд, за сардаа 1500 иргэнд, за жилдээ 150 мянган иргэнд хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. За харин шинээр баригдахаар эхний төсөв мөнгөнд сууж байгаа хавдар шинэ эмнэлэг баригдаж ашиглалтанд ортол наатаал нь 5 жилийн хугацаа байгаа юм а. Тэгээ бид нар энийг барих л ёстой. Бид нар энийг барих юм бол дахиад 70, 80, 100 жил дахиад шинэ эмнэлгийн хэрэггүй бол төсвөөр бариул уудна. Миний бодлоор бол концессн зөвл гэж бодож байгаа. Гэхдээ одоо ямар ч үсэн бид нар эхлээд дэд бүтцийн асуудал, бэлтгэл ажил хангах, ядаж хашаа маршаа хатгах юм хийгээд авъя. Тэг чи 25 онд засгийн газар руугаа, хууль руугаа оруулж агаад миний бодлоор бол концесс хамгийн зөв байгаа л гэж үзэж байгаа. За өмнө нь ерөнхийлөгч хориг тавьдаг төсөвдөр хавдрын эмнэлгийн тухай нэгч төсөв тусгадаагүй өнгөрж байна. За харин энэ удаад олон гишүүн энэ асуудал дээр анхаарч ажиллаж, хавдрын эмнэлгийн барилгыг эхлүүлэх болсон нь хүмүүнлэгийн шийдвэр болсон гэж үзэж байна. Өрхийн эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд оржээ. Ачаалал асар өндөр байхад эрүүл мэндийн даатгалаас орж ирдэг санхүүжилт нь үргэлж хойшилж үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг байна. Дээр нь цалингийн нэмэгдэл байха болж эмчнэр ажилласаа гарах нь элбэг болсон байна. За яг энэ байдлаараа үргэлжилбэл иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд ажиллах хүн олдохгүй болно гэдгийг эмчнэр ярьлаа. Өрхийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа 3400 гаруй эмчийн 40% нь шинээр төгссөн эмч. Харин 30% нь жил бүр шинжлэгдэж солигддог байна. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн дийлэнх нь авсан үйлчилгээндээ сэтгэл ханамж бага. Иргэдийн дунд байх энэ нийтлэг ойлголт нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн наад зах нь л чадварлаг өрхийн эмчтэй байхын тулд сургалтын байгууллага чанартай хөтөлбөртэй байх шаардлага үүсжээ. Мөн эрүүл мэндийн салбарын сургууль боловсролын биш эрүүл мэндийн яамны харьяанд байх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
болохоор эрүүл мэндийн даатгалын сангаас бид нар бол нэг иргэн нэг өдөө тооцсон нэг өдөө тооцоолоор санхүүжилтээ авч гүйцэтгэлийн гэрээгээр бол бид нар бол тогтмол санхүүжилтээ авдаг. За тэгэхээр нөгөөдөө санхүүжилтийн маань нөгөөдөө бас гүйцэтгэлээр нөгөөдөө олгох хэвээр нөгөөдөө үлддэл даатгалтаа хийсэн гэрээнд тусгацсан байгаа мөнгөнд дүн болохоор хугацаанд бас орж ирэхгүй бас ингээ байн хоцорч ингээ орж иж байгаагаас болоод бас эрүүл мэндийн бас тусламжуулалтыг бас ингээ алдагдахад айгүйх юм асуудал бас үүсээд. Тэр одоо бол яг өрхөөрлийн төвд ажиллаж байгаа эмч ажилч суулгачд маань хэм бол нэг хүн маань хоёр хүний ажлыг одоо хавсалж хийж байна. Нэг иргэн доногдох зарлаараа бид нар санхүүждэг. Нийт санхүүжилтийн маань 85-аас 90% нь одоо бид нар зөвхөн цалиндаа болоод нийгмийн даатгалдаа ингэж одоо болгож тавьд нийгмийн даатгалынхаа шимтгэл төлж байна. Тэгэхээр одоо цаашид бас анхаарах нэг зүйл бол нэг иргэн доногдох зардлыг нэмэгдүүлж өгөөч гэж ингэж одоо хүсэх байна. Доктор сурчлаа болгох тул нэгдүгээр цалин хангамж. Тэгэж бүх хүн байрны зээлтэй, бүх хүн аппликейшн зээлтэй залгачуд. Тэгэхээр энэ зээлүүдийг үнэхээр ийм байгаа учраас тэднийг энийг яаж энэс гарах вэ? Өнөөдөр бид нар Сингапур улсад үрхийн интернет туршлага судалсан 150 эмч авч аваад тэгэхээр Сингапурын үрхийн эмч яг манай тогтолцоотой адилхан бүртөөсөн сарын цалин $16,000 эхэлж байна. За тэгэхээр бид нар сарын цалин $16,000. Гэтэл бид нар өнөөдөр сая 600,000 төгрөг өгчөө тэр үнээс хэмжээ хязгааргүй үр дүн нэхэд байгаа байхгүй юу? Хоёрдугаар үрхийн эмнэлэг дээр байгаа одоо ялангуяа нийслэлээр байгаа юм бол үрхийн эмнэлгийн байрны стандартад алдагдсан. Одоо нэг нийслэлээр байгаа бүх үрхийн эмнэлгүүд нийтдээ нэг 150-аас 200 м квадрат талбай нэг 5-6 хүн өрөөнд л байна шүү дээ. Тэнд чинь одоо нэг 10,000 хүн дотор 15 хүн чихэлдээ сууж байна. Доотлын хороо эзэлсэн, цагтаа эзэлсэн. За тэгэхээр эн чинь нөгөө хүнд хүрэх ээлтэй цуслымжуулшгэ нөгөө иргэний нөгөө ээлтэй цуслымжuu эрүүл мэндийн цуслымжуулалтыг авах алдагдаад байгаа байхгүй юу? За өрхийн эрүүл мэндийн төвийн хамгийн амжилттай жишээг Финлянд улсаас харж болно. Энд өрхийн эрүүл мэндийн төв нь өндөр чанартай, хүртээмжтэй байдлаар алдартай. Нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтнүүд эмч сувилагч нарын хамтын ажиллагаагаар иргэдэд анхан шатны болон нөхөн сэрхийх тусламжийг түргэн шуурхай хүргэдэг. Харин Австралид өрхийн эрүүл мэндийн төв нь гэр бүлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол их сурвалж, урьдчилан сэргийлэх тусламжийг ихээхэн анхаардаг. Өрхийн эрүүл мэндийн төв чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд санхүүжилтийн тогтвортой байдал, эрүүл мэндийн ажилтнуудын ур чадвар, орон нутгийн хэрэгцээнд нийцсэн бодлого шаардлагатай. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрал өндөр байгаа нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг ачаалалгүй хүртээмжтэй хүргэхэд нөлөөлдөг байна. Монгол улс Евразийн эдийн засгийн хэлцээрт багтаж 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргана бас оруулж ирнэ. За энэ хэлэлцээр хөдөө аж ахуйн салбарт ашигтай байх ч дотоодын өндөг гурил сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчгээд хэд хэдэн салбар хүчтэй уналтад орно гэж үзэж байгаа юм а. За бизнес эрхлэгчид энэ хэлэлцээртэй холбогдуулан өнөөдөр худалдаа аж үйлдвэрийн танхимд цуглалаа. За тэд энэ хэлэлцээр хийгдвэл Монголд арай хийн бизнесээ явуулж байгаа бараг бүх үйлдвэрүүд хаагдана гэдгийг дуун ихтэй хэллээ. Засгийн газраас Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийхээр яригдж байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа эрхлэх боломж бүрдэж байгаа гэж ойлгож болно. Энэ холбооны гишүүнээр Оросын улбаны улс, Армени, Беларусь, Казахстан, Киргиз улс багтдаг. Эдгээр улсуудтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан худалдаалах асуудал хэлэлцээрт багтсан. Гэхдээ энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд халгаатай гэдгийг үйлдвэрлэгчид шүүмжиллээ. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, цагаан агалт, Атрын 4-р аян, шинэ хоршоо гэх мэтлийн хөдөлгөөнүүдийн эсрэг энэ хэлэлцээрч яваад байна гэсэн юм шүүмжилж илээ. Энэ хөдөлгөөнүүдийн гол зорилго нь юу юм бэ гэвэл биднээсийн дотоодын одоо нэг түүхий материал одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үн цэнийг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэх, боловсруулах, логистик, тээвэрлэлтийн тогтолцоо, дотоодын хөнгөн үндэсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийн төвшөнд нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, бэхжүүлэх энийг дэмжсэн юм төрлийн бодлого юм аа. Яг энэ 76 дотор чинь харилцсан тэглэгтэр чинь нефт байгаа юу? Та одоо бараа бүтээгдэхүүн бүгдийг танилцуулсан. Та жоо нефт байгаа юу? Тэрийг асуучих. Тэгвэл нефтэн дээр нь чи тэглэх юм ярьчих л да адилхан. Тэгээ бид нар дугаа болъё. Бид нар дугаа болъё. Хөдөө аж ахуйн трактор тоног төхөөрөмжөөр чи хөш хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжн дээр чи тэглэх тухай ямыг зөрүүлээ тавьчих л да. Чи тэр хөдөө аж ахуйн бордон дээр чи зөрүүлээ тавьчих л да. Тэгвэл бид нар дугаа болъё. Үгүй сая ковид гарахад яаж зовлоо өндөг помидор өгөрцийн гурваа хийж чадахгүй арчаагүй царайлаа үсттэй. Эний чинь болохгүй тулд
ерөнхийлөгч нь санаачлаад бүх юм нь хийж яхад нь тэр үйлдвэрүүдийг унгаахын тулд гадаадаас параметрал татваргүй оруулж ирэх тухай ярьж болохгүй шүү дээ. Бидний хүсэж байгаа нь бол төр нээлттэй байх хэрэгтэй. Төр хувийн хөгжлийн түншлэлийн хуулийн дагуу бидэнд элен далангүйгээр бид нар тэрний дагуу арга хэмжээ авч хамтарч ажиллаад гэсэн үг шүү дээ. За энэ хилэлцээр хэрэгжүүл уул уурхаагаас хит хараат манай улсын эдийн засаг тэлж орлогын их үүсвэр нь солонгорох боломжтой гэж албаныхан харж байгаа юм. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүн вагоноор хойд хилээр нийлүүлэгдвэл яах вэ гэдэг асуулт дотоодын үйлдвэрлэгчдийг эсрэг байр суурьнд суулгахад хүрээд байгаа юм. Олон улсад ижил төрлийн импортын бүтээгдэхүүний гайлын татварыг өндөр тогтоодог бол манайд гайлын татвар бага. Дээр хилцээрийн дагуу бараа бүтээгдэхүүний гайлын татвар тэг болвол дотоодын үйлдвэр дампуурлын ирмэгт ирнэ гэж үйлдвэрлэгчид шүүмжилж байгаа юм а. Зөв болгоё булан эхэлж байна. За улс их оронд хийж хэрэгжүүлж буй ажил бүгд зөв байдгүй. За дэлхийн улс орнууд тулгамдсан олон асуудлаа хэрхэн яаж давсныг энэ булангаар хүргэнэ. За өнөөдөр хотоос үйлдвэрүүдийг гаргах замаар агаарын бохирдол түгжирлийн асуудлыг бууруулж чадсан хотуудын жишээнээс үзэгч танд хүргэнэ. Хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг хотууд төрийн болон хувийн компаниудын үйлдвэрийг хотоос гаргаж үйлдвэрийн бүс байгуулан хөгжүүлдэг байна. Ингэхдээ шууд гар гэж хөөдөггүй. Үйлдвэрийн бүс байгуулж тэнд нь дэд бүтэц, авто зам, тээврийн асуудлыг шийдэж өгдөг. Харин компаниудын үйлдвэрийг нүүлгэх нүүлгэлтийн зардалт нь дэмжлэг үзүүлэхээс гадна татварын хөнгөлөлт идлүүлдэг байна. Тэгвэл компаниудын үлдэж байгаа газрыг яах вэ? Үүнд хэд хэдэн шийдэл олсон байна. Зарим компани газраа өөрсдийн өмчөөр хിവэр нь үлдээдэг. Харин тухайн компани газар дээр юу хийхийг нь улсаас чиглүүлж өгдөг гэсэн үг. Голдуу орон сууц барих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, үзэр үйлчилгээний газар нэх үүрэгтэйгээр улс компаниудтай гэрээлдэг. Ингэхдээ авто зам, авто зогсоолын маш тодорхой дэд бүтэц байгуулахыг гэрээнд заадаг байна. Үйлдвэр бүтээгдэхүүний зах зээлд хүргэх ёстой. Үүнийг харин улс хийж хурдны зам болон бүр төмөр замаар хүртэл үйлдвэрийн бүсийг хоттой холбодог байна. Үүнийг төгс хэрэгжүүлсэн хотуудаас нэрлэвэл Данийн Копенгаген, Сингапур, Сөүл, Бээжин, Америкийн нэгдсэн улсын томоохон хотуудыг нэрлэж болох нэ. Үйлдвэрийн нүүх ажил маш хурдан өрнөнө. Хувийн компаниуд үйл ажиллагаагаа доголдуулахын тулд хэдхэн сарын дотор нүүлгэлтээ хийж дуусгадаг байна. Ийм үйлдвэрийн бүсүүдийг байгуулснаар дагуулхад хүссэн хүсээгүй бий болох нэ. Хамгийн сайн жишээ нь Сингапурын Журон орл. Сингапур хэдий хот улс ч өөрт байх жижиг арлуудаа дагуулх хот болгон ашиглах зорилгоор бүх үйлдвэрээ Журон орл руу нүүлгэжээ. Үйлдвэрийг дагаж ажилчдад тэдний гэр бүлд зориулсан орон сууц баригдаж, дэлгүүр хоршоо, үзүр үйлчилгээгээд бүх төрлөөр нь хөгжсөн байна. Дагуулх хот хөгжиж дэлхийн хэрээр Журон арлыг Сингапуртай холбосон хурдны зам, LRT, нийтийн тээвэр утгаараа хөгжижээ. Одоо энэ улс өндөр хурдны галт тэрэг тавихаар ажилдаа орсон байна. Одоо Журон арал дээрх иргэдийн орлого өндөр, амьдрахад нэн таатай, аюулгүйгээд дагуулх хот утгаараа бий болжээ. Улаанбаатар хотын хувьд дагуулх хоттой болохоор олон жил ярьж байгаа. Харин дагуулх хотыг байгуулах том хөшөөрг нь үйлдвэрийн бүс бий болгох гэдгийг дэлхийн томоохон хотууд харуулж байна. Тэрнээс зориггүй байшин бариад дагуулх хот үүсдэггүй гэдгийг эдгээр жишээ сануулж байна. Хэрвээ энэ жишээг нийслэлд хэрэгжүүлбэл уудам нутагта манай улсад хамгийн боломжтойгоос гадна хотыг тойрсон 100 мод, налаах, биокомбинат, хүүд олон худгийн эргэн тойрон хөшгийн хөндийгээд жинхэнэ утгаар нь дагуулх хот хэлбэрээр хөгжүүлж болохоор байгаа юм а. 1.5 сая иргэн амьдарч байгаа Улаанбаатар хот хит замбраагүй төлөвлөлтгүй хөгжсөн. За үр дүнд нь утаа, түгжрэл, хөрсний бохирдлгээд олон асуудал дагуулж байна. За нэгэнт ийм байдалд хүрсэн хотыг цаашид яаж өөрчлөх вэ? За олон улсын туршлагаас харуул хотыг бүр ихнээс нь шинжлэх эсвэл нүүлгэх гэсэн хоёр арга хэрэгэлдэг байна. Харин Улаанбаатар хотод энэ хоёрыг зэрэг хийж байж асуудал арай дээрдэнэ гэдгийг мэрэгжилтнүүд хэллээ.
Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт төлөвлөгөө нэмэгдэж хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод аль биесны бүртгэлтэй 1.6 сая хүн аж төрж байна. Гэтэл орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн зөвхөн Монголд өрнөдгөө. Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгцээр байгаа юм. Тиймээс улс орнууд төлөвлөлт төвлөрлийг задлах бодлогоо шинжилж суурьшлийн бүсээ тэлэх байдлаар үүнийг байна. Тэгвэл Улаанбаатар хот Монгол улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангаж хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг хотын хөгжлийн зорилттой хослуулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болсон гэж ярилцлаа. Энэ талаар салбарынхан зөвлөдөж хотоо сайжруулах шийдэл гарцыг хайж байна. Яг манай одоо төлөлтийн систем болохоор одоо дээрээсээ доошо төлөвлөлтөг систем одоо мэргэжлийн хүмүүс одоо өөрсдийнхөө судалгааг хийгээд судалгааныхаа үндсээр төлөлтийн шийдэл гаргадаг. Одоогийн одоо дэлхийд даяар одоо хамгийн хэрэгжил сайтай хамгийн одоо боломжтой ач холбогдолтой төлөлт гэхлээр бол яг хөрсөн дээр нь бууж байгаа, иргэдтэй сууж байгаа, хамтарч ярилцж байгаа төлөвлөдөг. Тэгээд тэдний оролцоог хангаж төлөвлөд, оролцоог хангаж хэрэгжүүлсэн төлөвлөлт бол хамгийн сайн хэрэгждэг гэж үздэг. Тэгэхээр яг газар дээр нь одоо амьдарч байгаа улсуудтай одоо тэр мэргэжлийн биш байсан ч хамаахгүй тэднийтэй ярилцчаад тэднийг сайн сонсч иж төлөвлөх хэрэгтэй. Тэгээ яг иргэдийн оролцоотой төлөлтийн аргачлал бол бас хабитатын зүгээс бол одоо дэмжиж сурталчилж ажилладаг. Гэхдээ нэгэнт одоо систем маань өөрөө одоо юм дээрээс төр төвтэй юм систем учраас тийм амархан басан гэдээ бас төлөлтийн систем нь өөрчлөгдөж чадахгүй л юм л да. Бүртгүүлгүй байнга ирж очин байдаг хүмүүсийг оруулбал 1.7 сая иргэн хүрч байгаа мэдээл бий. Бизнес зах зээлийн талаас нь харуул нэг иргэнч хотын эдийн засгийг дэмжинэ. Гэхдээ ийм их хэмжээний иргэнийг даагаад явах нийгэм эдийн засаг дэд бүтцийн суурь нь бэлэн биш байгаа юм. Амьдрах орчны хамгийн сайн сайхан байдлаар бий болгоё гэдэг юм л да. Хүн өөрийнхөө амьдарч байгаа гэр оронтойгоор ойрхон хамгийн ойрхон зайд ажлын байртай бай, үйлчилгээг авдаг бай, тийм ээ, амарч зугаалдаг бай. За тэгээ гараад очиход хүүхэд нь тоглох хамгийн таатай орчинтой байч гэдэг юм уу. Тэгээ хүн гараад одоо заавал машин хэрэглэхгүйгээр явган алхаад үйлчилгээ бүх юм авчдаг. Ийм байлгах руу энэ төлөвлөлтийн концепцийн мөн чанар нь оршоод байгаа юм. Хууль эрх зөрчнөө шинжлэх ёстой, норм стандартуудаа өөрчлөх ёстой, төлөвлөлтийн арга барилуудаа өөрчлөх ёстой. Энэ төлөвлөгчд маань бид нар маань энэ лугаа өөрсдөө бас суралцах ёстой гэдэг. Ингээд арга хэмжээнүүд бол алан бий тэрийг нэлээд цогц байдлаар одоо гаргаж хэрэгжүүлье гэдэг ийм ажил явж байна. Энэ өсөлтийг хэрэгэх вэ гэдэг нь зөвхөн хотын даргын бодлого биш, төрийн бодлого болж байна. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах нь хөгжлийн үндсэн чухал асуудал. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татврын зөв зохицуулалтаар дэмжих, цалин урамшууллын дэмжлэг нь хотоос илүү ээж орон нутагт иргэд амьдрах нөхцөл суурийг бүрдүүлнэ. Өнөөдрийн форумаар хотыг хуваах, тэлэх, шинжлэх зэрэг холимог байдлаар хөгжүүлэх асуудлыг инхүү хөндлөө. Цаг агаар эрс хүүтэрч байна. За гадаа гудамж талбайд зорчихдоо биеийн муудсан согтууруулах хундаа хэрэгэлсэн бээрсэн хүмүүс тааруул туслах уриалгыг цагдаагийн байгууллагаас гаргалаа. За өдөртөө хасах 10-аас 12 градусын ийм хүүтэнд ухаангүй хүн 20 минутанд л осгодог байна. 12 дугаар сард цаг агарын урьдчилсан төлөв байдлаар олон жилийн дунджаас хасах 3 хэмээр хүйтрэнэ. За ийм хүйтэнд арх согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас гудамж талбайд твтэж байгаа, унтаж байгаа хэнийг тусалж анхаарал хандуулж явахыг иргэд нэг нэгэндээ уриалж байна. За хүн хасах 20 хэмээ хүйтэнд 20 минутын дотор хөлдөх эрсдэлтэй байдаг хүн. Нилийн дуудаад харж ирсэн. Тэр үед минь дөө яадаг вэ? Тэр үед дөө тэгээ босгоод явуулаад босч чадахгүй бол тэгээ цагдаа дуудаад түргэн дуудаад өгөндөө. Тэгэл бусад хүмүүс тандж юу гэж хэлмээрээ. За цагдаа дуудаад түргэн дуудаад ар гэрлэн залгаад өгчөрөө. Баярлаа. За баярлаа. Ер нь бол одоо энэ баярын өөр амьсгал ороод гадуур ер нь айгүй их тийм одоо хамт олноороо одоо баяр тэмдэглээ тэнцэнээс гарч явж байгаад ганцаараа гудамд тасраад унтсан ч юм уу тиймэрхүү хүмүүс ер нь айгүй их таарж исэн. Тэгээ тиймэрхүү үедүүд бол нөгөө нэг цагдаад нь дуудлага өгөө шаардлагатай бол нөгөө нэг эрүүл мэндийн байгууллага руу одоо дуудлага өгөө тэгэл нэгэндээ жоохон тийм анхааралтай байх хэрэгтэй байх гэж бодож байна да тий. За баярлаа. За ер нь өөрөө дуудлага өгчээсэн үү? Өгчээсэн би нөгөө нэг багшийн дэдийн хүн гарсан тэнцээ мэн хүмүүс багт нь өгчээлсэн дээ.
Баярлалаа тань. Ер нь баяр ёслол гэдэг одоо байгууллагын арга хэмжээ харахад нэг их сэтгэлтэй байгаас л гэж хүмүүс хүсэж байна л да. Би нэг тийм тохиолдол таарч ирсэн. Тохойд бол 102 дуудаж ирсэн цагдаа. Тэр нь хамаагүй дэмтэй. Тэгэхгүй бол тэр нь туслаа гэж бодохоор чинь дараа нь өөрөө хэрэгт орох магадлал их өндөртэй болчих тийм байлээ. Албан байгууллагуудын хувьд тэгэхээр яг согцныг нь бол дуудлагын жолооч юм эсвэл заавал гэрт нөрөж өгж байгаарай л гэж хэлмээр байна. Баярлалаа. За. 250 гаруй хүний амь нас эд хөрөнгийг авран хамгаалсан аврах багийнхан нийслэлийн онцгой байдлын газрын оны шилдгээр нэрлэгдэж байна. Өөрийн амь насны эрсдэх өндөр магадлалтай ч өргөсөн тангарахтаа үнэнч зүтгэж байгааг нь төр засаг өндрөөр үнэллээ. Цаг нартаа урлан амнаас эрүүл мэндэ дэнчин тавь ажилдаг эрэлхэг зоригт онцгойгийн албаа хаагчид 2024 оноод өгнөж байна. Байгуулсан гавьяа амжилт нь илхэн байдаг тэдний хувьд шувтарч байгаа 2024 онд Улаанбаатар хотын хэмжээнд 488, Гал төмрийн 1863 нийтдээ 2351 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 3507 эрдэнэт хүний амьсыг авран 287 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажиллажээ. Гэр хорооллын айлууд дээр одоо галахтаа анхаар степт одоо ажлыг зохион байгуулж, аяны зохион байгуулж бас нийт одоо газар дээр нь одоо айл өрхтөө галаа айлгүй байдлыг хангах, заавар боломж өгч ажилласнараа бас нэлээдгүй бас амжилтанд хүрсэн байгаа. За үүнээс онцолж хэлэх юм бол хэн зүүн олон улсын байгууллагатай хамтраад нийт нэг галын эрсдэл өндөртөө нийт нэг 70 гаруй айл өрхтөө газар дээр нь очиж цахилгааны шугамыг сольж одоо галаа айлгүй байдлыг хангуулах гэх мэтчлэн одоо ажлуудыг бол хийж эхэлж байгаа. Галахтаа анхаар за уур усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэргийллийн аян, за бусад одоо ингээд нийтээр 5 аяныг бол зохион байгуулснараа бас гамшигын эрсдэл тодорхой хуваарь буурсан ийм үзүүлэлт гарч байна. За мөн одоо гамшиг ослын нөхцөл байдал дээр бид нар нийт 240 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалах, за 3500 гаруй эрдэнэт хүний амь насыг аврах ажлыг бол манай нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагч нар бол зохион байгуулж ажилласан. Байгууллага хамт олоноо байлдан дагуулсан амжилтаар 9 дүүргийн шилдэг гал сүнөгч, шилдэг 2 аврагч, шилдэг салаа, анги зэрэг шалгарсан. Шилдэг аврагчийн хувьд жилийн хугацаанд 256 хүний амьсыг хамгаалан ажилласан үнэлж барамгүй үйл хэргийг хийсэн байна. (2024) оны хувьд би 56 удаагийн дуудаагаар ажиллаж 256 хүний амийг авраа хамгаалсан байна. Тэгээд энд албанд 2019 онд ороод тэрнээс хойш нийслэлийн аврах ангид аврагчаар ажиллаж байгаа. Аврагч гал сүнөгч хоёрын ялгаа нь болохоор бид нар мөн адилхан бас галд явдаг л да. Гэхдээ аврагч нь болохоор галд явах нь ховор дандаа яг нөө зам тээвэр гэсэн ахуйн дуудлага гэсэн өндөр байгаад дандаа гамшигын дуудлагууд явдаг байгаа. Аврах ажиллагаанд явах үеийн юу гэвэл онцлог гэвэл хүний амнаас аварна гэдэг нь болохоор маш гоё ажил байдаг. Дараа нь нөгөө иргэнээсээ баярлаа гэдэг үгээр бид нар урамшиж ажилладаг байгаа. Галын дуудлаганд очих үеийн мэдрэмж бол маш хэцүү байдаг. Аврагч, гал сүнэгч маш адилхан эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Тэгээд анх цэргийн алба хааж ирээл Баянгол дүүргийн онцгой байдлын хилцс рүү ороод би гал сүнэгч болмоор байна гэж анх орж исэн. Тэгээд тухайн үед байсан алба хаагч нар, Баянгол дүүргийн алба хаагч нар за одоо цэргийн алба хаагаад ирсэн бол ийм сургалтанд хамрагдаж ийм сургалт төгсөж орно гэж. Тэгэл тухайн үед орж исэн. Иргэдийн амнаас эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах чиглэлээр гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө 98.8%, нийслэлийн засаг даргатай байгуулсан хариуцлагын гэрээг 97.3%, онцгой байдлын ерөнхий газар нийслэлийн онцгой байдлын газраас дэвшүүлсэн зорилтоо 96.9%-тай хэрэгжүүлэн ажилласан амжилтаар 2024 оноо дүгнэж байна. 25 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний шүд Алтай уулсын дундаас олджээ. За энэ бол орчин цагийн хүн төрөлхтний гарал үүслийг судлахад маш том хувь нэмэр оруулна гэдгийг шинжлэх ухааны академиас мэдээллээ. За одоо шүдэнд ДНХ-гийн наривчилсан шинжилгээнүүд хийгдэж 25 мянган жилийн өмнөх хүний биеийн бүтэц, хоолт хижээлгээд олон асуултын хариултыг авах боломж бүрдэх юм. 2014-с 2015 оны хооронд Монгол Улсын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн, Польш улсын Вроцлава их сургуулийн археологийн хүрээлэн хамтрахаар тохирсноор уг судалгаа эхэлжээ. Хамтарсан баг Улаанбаатар хотоос өмнө зүгт 700 орчим километр зайтай Өмнөгөө аймгийн Булган сумын нутагт орших Цахиурын Арвин нөөцтэй хүндийд судалгаагаа хийсэн байна. Энэ үеэр арц богдын нурууны уулархаг бүсэд хийсэн судалгааны явцад шинээр томоохон дурсгалт газруудыг нээж илрүүлжээ. Урд өмнө тэмдэглэгдэж байгаагүй шохон чулуу хурдас бүхий 3 агууг
болсон байна. Хөтөл устын агуу гэж нэрлэжээ. Ингээд хамгийн том агууд судалгааны ажил хийж байгаад 3.2 метрийн гүнээс амьтны яс, чулуун зэвсэг, ясан сувсаас гадна хүний шүд олжээ. Энэ нь 25,000 жилийн өмнөх үед холбогдож байгаа насанд хүрсэн хүний үүдэн шүд буюу бидний өвөг-дээдсийн уул мөрийн нэг хэсэг болж байгаа юм. 25,000 жилийн өмнө холбогдох энэ соёл давхаргаас хүний одоо үүдэн шүдний үлдэгдэл илэрж олдсон. За энэ үүдэн шүдний үлдэгдэл дээр бас давхар одоо он цаг тогтоох судалгаа хийснээр бол одоогоос одоо 24,700 орчим жилийн одоо настай ийм одоо хүний одоо ясны үлдэгдэл байна гэдэг нь бол нэлээд тодорхой болсон байна. За тэгээд энэ ясны үлдэгдэл маань бол маш жижигхэн. За энэс бол бид нар маш бага хэмжээний одоо 2 мг хөхтэй дээжийг аваад он цаг тогтоох шинжилгээ хийсэн. Цаашдаа бол өшөө наривчилсан одоо генетикийн шинжилгээнүүдийг бол хийх одоо зорилготой байна. Зарим нь бол одоо судалгааны шинжилгээний ажлууд эхэлцэн явж байгаа. 25,000 орчим жилийн өмнө одоо говьд оршин сууж ирсэн хүмүүсийн одоо яг уул мөр гэж ойлгож байна. Амьтны ясаар хийсэн одоо гоё чимэглийн зүйлсүүд бас байгаа. За эдгээр нь бол яг одоо соёл давхаргаас илэрч олдсон ийм чухал олдруудаа. Энэ нь Монгол үтгээс олдож байгаа бүслэгийн үеийн хүний 2 дахь удаагийн олдвор юм а. Эхнийх нь Хинтээ аймгаас хүний гавлын ясны оройн хэсэг олдож байсан. За энэ удаагийн хүний үүдэн шүд нь 25 жилийн өмнө Монгол алтай нуруунд амьдарч байсан хүмүүсийн гарал үүслийн тухай асуултанд хариулах ирээдүйн судалгааны сэдэв болох маш чухал нээлт болж байгаагаараа онцлогтой байна. Хамгийн эрүүл амт чанар сайтай хүнс Японд байдаг гэдгээ. Тэгвэл арлын орны хүнсний бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалдаг Япон хүнсний төв баярын онцгой амьдрал зарлалаа. Мөн энэ дэлгүүр авто замын төвөгжрэлд цагаа алдахгүй байхад тусалж бэлгийн хүргэлтийн үйлчилгээ эхлүүлсэн байна. Япон хүнсний төв Япон улсаас албан ёсоор бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлдог. Ингэхдээ хамгийн тод хүнийг хэрэглэгч та бүхэнд өөрийн нэрийн дэлгүүрээс санал болгодог. 2025 оныг өгсөн шинжилгээний бэлгээ хувь хүн албан байгууллага Япон хүнсний төвөөс сонгуул 500 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд 20% онцгой хэмжээрлийг олгож байна. Цаг заваа төвжрэл дунд өнгөрөөхгүйгээр Япон хүнсний төв Facebook хаяг болон 77-9 60 60 80 66 69 дугаараар бэлгийн захиалга өгөхч боломжтой юм а. Захиалга баталгаажвал таны хүссэн загвараар бэлгийн багцыг бэлтгэн үн төлбөргүй хүргэж байна. Хамгийн чанартай, өргөн сонголттой, хамгийн хямд нөхцөлтэй шинжилгээний Япон бэлгийг хэрэглэгч та бүхэн Япон хүнсний төвөөс сонгоорой. Хаягийг дуулгая. Их найдын зүүн талд Ривер Вела хотхны баруун хойд үзүүрт Япон хүнсний төв дэлгүүр байрлаж байна. За одоо энэ жил бол бичээ анхид л одоо кальц те одоо юу гэдэг маг одоо төмөр маш баялаг хүүхдүүд одоо маш сайн гэж байна. За энэ дээр бол шүд хорхоодуулахгүй өвдөхгүй гэсэн жишээлбэл чихрүүд дандаа нөгөө нэг байгалийн одоо нөгөө жимсний юугаар хийсэн жишээлбэл те. За тэгэхээр энэ маш олон төрлийн одоо бүгд одоо энэ дотор 100% Япон одоо бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй энэ бэлгүүд байна? За ер нь нэг 40 хэдэн мянгаас нэг 100 хэдэн мянган хооронд л. Янз. Гэтэ бас нөгөө хүснээрээ болгоод авч болно шүү дээ. Өөртөө бас тэгэж болно. Гэтэ манай гаргасан багсууд бол ер нь хангалттай байгаа нэг одоо юу гэдэг би нэг 100 мянга төлөвл тий 60 мянга гэхлээр тодорхой нөгөө нэг төрлийнх нь нөгөө тоо ширхэг буюу одоо юу гэдэг юмнууд нь л өөр болохоос тэрнээс бол бусдаараа бол би бас нэг юм сонссон тэгээд 500 мянган төгрөгнөөс дээш худалдаа авалт хийх юм бол 20% хөнгөлөлт. Тий ерөнхийдөө хөнгөлөлт урамшуулалт одоо юу гэдэг маш олон төрөл байгаа. За олон байгууллагууд дээрээ авлаа гэхэд хөргөж өгөхтэй үйлчлэгээнүүд нь бүх юм гарсан байгаа, хөнгөлтүүд нь байгаа. Энэ өвлийн энэ шинэ жилийн тансаг гоёлыг үзэгчдэд санал болгоё. За 2025 оны цоо шин загварын Орос булган шүүбнүүдийг Орос булга дэлгүүр албан ёсоор оруулж ирээд байна. За бүх төрлийн загвар арзмарын сонголттой худалдаалагдж байгааг дуулгалаа. Гранд Плаза дэлгүүрийн Орос булган шүүб дэлгүүрт 2025 оны шин загвар ирлээ. Эдэр 9-ийн хүүтнийг дэгжин дулаахан өнгөрүүлэхийг хүсвэл Орос булган шүүб дэлгүүрийг зориороо 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа эдний хамт олон шүүбнийхаа чанарт 100% баталгаа өгч байна. За урд урдны жилүүдээс бол онцлог гэх юм бол өнгийн шүүбнүүд айгүй их төрж орж ирсэн. Графит өнгөтэй, цагаан өнгөтэй шүүбнүүд бол айгүй их төрж орж ирсэн байгаа. Саарл. За тэгээд маа дэлгүүр дээр бол 18-аас 80 насны одоо
ээжтэй, эгчтэй, хандаа шүв сонирхож байгаа улсууд бол магадлалгүйрийг зорин ирээрээ маа шүвний онцлог гэх юм бол одоо нөгөө ноолуур сайтай, сор багтай тэгээд идэлгээ маш удаан байдгаараа бол бусад шүвнээс ялгардаг байгаа. За тэгээд манайхан яг түрүү жилийн урд урдны жилүүдтэй адилхан одоо нөгөө Pocket, Storepay гэх зээлийн аппликейшнуудтай бол хамтран ажиллаж байгаа. Шинэ жилийн баярыг тохиолдуулан 10-15% хямдралтай худалдаа эхлүүлээд байгаа юм. Таны хүссэн өнгө хэмжээ загвар эднийд цөмбөрөө. Орон нутгийн иргэд өндөр жингээ хилээд загвараа сонгоод захиалга өгөхөд унаанд тавьж явуулагч боломжтой юм байна. Залуу хатагтай ноёдын сургууль 23 дахь өвлийнхөө сургалтад бүртгэж эхэллээ. Манлайлал, харилцааны соёл, урлагийн торгон мэдрэмж, бүжиг, технологийн мэдлэг зэргийг нэг дор авах боломжтой сургалтын мэдээллээс одоо хүргэе. Нийгэмд гэрэлхийгээ сайн сайхан харилцааг бий болгох, залуусыг илүү бүтээлч хувийн зохион байгуулалттай, эрүүл ахуйн болон хотын соёлтой, эко ногоон хүмүүжилтэй болгох нь залуу хатагтай ноёдын сургуулийн зорилго юм. 23 жилийн туршлагатай залуу хатагтай ноёдын сургуулийн хувийн хөгжлийн хөтөлбөрийг мэргэжлийн дадлага туршлагатай бизнесийн сургагч багш нар хүүхдийн оролцоонд түшиглэн заадаг. Тоглоом, дасгал зэрэг үйлдвэрийн хэм маягаар явуулдаг нь энэ сургуулийн онцлог юм. Хүүхэд тань бүрэг санаа бодлоо илэрхийлдэггүй дотогшоо бол дэлгэцийн хамааралтай, өөртөө итгэлгүй, уур уцаартай бол залуу хатагтай ноёдын сургууль энэ бүгдэд шийдэл болно. Хүүхдийг төлөвшүүлж, зөв чиглүүлэхэд гүүрэн олж ирсэн сургалтын хөтөлбөрийг та нэг сонирхоорой. Бүжиг, йог, загварын хичээл, тусгай зориулалтын танхимд, хүлээн авалтуулан бизнес зоогийн хичээлийг өндөр зэрэглэлийн ресторанд заадаг. Суралцагсад зуршлаа удирдах, бусадтай зөв харилцах, өөрийгөө нээх, илтгэх зэрэгт багаар ажиллан хамтдаа суралцдаг. 8-18 насныхан хамрагдаж өглөө өдөр гэсэн 2 ээлжээр хичээлэлдэг. Өвлийн сурагчдын амралтаа өндөр бүтээмжтэй өнгөрүүлж, манлайлагч эерэг найз нөхдийнхөө тоог нэмэгдүүлэх гэвэл залуу хатагтай ноёдын сургуулийг зориорой. Зөв хүний эхлэл залуу хатагтай ноёдын сургууль. Хаягийг дуулгая. Тэнгис кино театрын баруун талд нарны титмийн 2 дугаар давхарт байрлаж байна. Утас 1131 79 89 88 10 36 78 96 15 тэгс 69. Эртний түүхт байгалийн сайхнаар гайхагддаг сүгнүрийн голын дэргэд жилийн 4 улирлын турш ажиллах гигэн сүгнүр амралтын газарт тухлаарай. За яг л миний хот мэт байгуулагдсан энэ амралтад байгалийн үдсгэлэн бүхэлдээ зохицолжээ. За найрсаг хамт олон, амтд хоол, амар тайван дулаан байшин таныг хүлээж байна. Гигэн сүгнүр амралтын газар танд шинэ оноо, эрүүл цэнгийг агарт тэмдэглэн өнгөрүүлэх санал тавьж байна. Сүгнүрийн голын эрэг дээр сүрлэг ногоон гацуурын дор ил галтгуулан салиуд буудуулж, тоглог дулаахан зааланд шинэ оноо хизээш мартагдахгүй угтаж, хайртай дотны хүмүүстэйгээ дурсамжаа бүтээгээрэй. Анги хамт олноороо найз нөхдөөрөө гэр бүлээрээ нэгдэж 2025 оныг угтах баярын үйл ажиллагааг нь манай хамт олон таны сэтгэлд нийцэхээр зохион байгуулах болно. Амтд хоол, амтлаг бэлуу, жимсний ундаа алин мандрын үнэртсэн баярын ширээ таны сэтгэлд өнгөрсөн он цагийг санагдуулж байна. Хүүхэд насныхаа дурсамжийг сэргээх нэгэн үтшийг та цэвэр агаартай байгалийн сайханд өнгөрүүлээрэй. Гигэн сүгнүр амралтын газар 180-аас 250 мянган төгрөгийн үнэтэй 4 төрлийн баярын менюгээ санал болгож байна. Цэвэр агаарт хононгоо, шинэ оноо угтаж, амттай сайхан хоолоор баярын зоогоо барихыг санал болгоё. Дан ганц шинэ оноо угтах баярын үйл ажиллагаа гэлтгүй өглөөний цай, өдрийн 2 хоолтой, дулаан өвлийн байранд 155 мянган төгрөг төлөөд амарч агаар салхинд гарах боломжийг танд бас олгож байна. Утаа унаараас холдож нэг өдрийг сэрүүн цэнгэг агаарт 5 тухтаа өнгөрүүлж эрүүл мэнд дархлаагаа дэмжээрэй. TV5 Home Shopping шинэ жилийн баяр төхөж байгааг тохиолдуулан бэлгийн багц худалдааг эхлүүллээ. За болор хундгаас эхлээд хүний амьдралд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг багцанд багтаажээ. TV5 Home Shopping шинэ жилийн баярыг өгөх хямдралтай бэлэгтэй багцын худалдаа зохион байгуулж байна. Багц нэгийг та бүхэн танилцуулъя. Сайн материалаар хийгдсэн өөрөмөцийн 50% хямдралтай худалдаа авахаас гадна нэмэлтээр худалдаа авсан хэрэглэгч бүрт дарсны 4 ширхэг хундгыг бэлэг болгон өгч байна. Мөн та Home Shopping-д худалдаалагдж байгаа автомат вино онгойлгогчийг хямдралтай үнээр худалдаа авах боломжтой. Та Home Shopping-оор худалдаалагдж байгаа энэхүү 2 төрлийн бүтээгдэхүүн болох виноны 50% болон вино онгойлгогчийг хямдралтай үнд болох 70,000 төгрөгөөр
худалдаа авахаас гадна виноны 4 ширхэг хундгыг бэлэг болгон авах боломжтой. Хөөрхөн бяцхан үрсүүдийн тань байнгын хэрэглээ болсон тоглоомуудыг багцын хямдралтай худалдаанд оруулсан байна. Та энэхүү Барби тоглоомыг сундаг тоглоомын хамт багцаар нь хямдралтай үнээр авах боломжтой. Яг л найз шиг нь байх хөөрхөн тоглоом нь өнгөний сонголтоор худалдаалагдаж байна. Та бяцхан охиндоо авч өгөхөөс гадна найз нөхөд хамаатан садныхаа бяцхан гүнжид бэлэг болгон өгөх боломжтой. Сундаг тоглоомны хувьд 60 см-ийн хэмжээтэй шинэ жилийнхэн баяраар гэрээ чимэж болохоос гадна гэрээ интерьертэй ашиглах боломжтой. Та энэхүү хоёр төрлийн бүтээгдэхүүн багцаар нь 70,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой байна. Багц 3-ын хувьд айл өрх бүрийн ахуй хэрэглээнд өнгө нэмэхээс гадна эрүүл мэнд гоо сайханд нь хэрэгцээтэй бүтээгдэхүүн болон массажтай шүршүүрийн толгой нь хямдралтай худалдаанд орсон байна. Энэхүү шүршүүр нь 3 шатлал бүхий тохиргоотой. Таны хувийнханд массаж хийхээс гадна давхар шүүлтүртэй учраас арьс гоо сайханд сайн нөлөөтэй байна. Та массажтай шүршүүрийг ердөө 30,000 төгрөгөөр худалдаа аваад нэмэлтээр мах бөөрн хийлэгч бэлгэнд авах боломжтой. Одоо харин та бүхэндээ багц 4-ийн мэдээллийг хүргэе. Хүүгүүдийн хөөрхөн тоглоом болох замтай тоглоомыг сундаг тоглоомын хамт багцаар нь 80,000 төгрөгөөр авах боломжийг олгож байна. Бяцхан хүүгүүдийн тоглох дуртай олон төрлийн машинууд байхаас гадна хүүхэд багчуудын оюун ухааныг тэлж хөгжүүлсэн олон төрлийн зам гүүр гарцнуудыг тоглоомонд байрлуулж өгсөн. Сундаг тоглоомын хувьд 1 метрийн урттай шинэ жилийн баярын гацуурыг гайхалтайгаар чимэх болно. Та эдгээр багц бүтээгдэхүүнүүдийг худалдаа авахыг хүсвэл 7017 99 сервис дугаар руу холбогдсон хүргүүлэн авах боломжтой. Цаг хөтөлбөрийн дотоод мэдээ хүргэлээ. Хэсэг гормын дараа хөтөлбөр сониуч шар утсаар үргэлжилнэ. Цаг хөтөлбөрийн сониуч шар хуудас эргэж байна. Улаанбаатар хотод нэгэн өвөрмөц автобус иргэдэд үйлчилж байгаа гинэ. Энэ автобусанд суусан хүмүүс жолоочтой зургаад даруулахаар очирлож, бас энэ автобусанд суусан зорчигчид нэг нэгийгээ танихгүй ч инээд хөөрөөр дүүр явдаг сурагтай. Энэ ямар автобус болохыг сониуч шар хуудаснаас хүлэавч үзээрэй. Энэ бол Сантагийн автобус. Утаатай төвжирэлтэй Улаанбаатар хотод багхан ч гэсэн баяр тогтлол нэмж байгааг иргэдэд зорчигчид ярьж байна. Автобусны буудлын дээр зогсоод хаалгаа нээх төдийдэл өнгөнгийн гэрэл анивчиж Санта өвөгийн хувцастай жолооч сайн байна уу гэсээр зорчигчдоо угтаж байна. Хүн бүрийн нүүрэнд Мишель тодорч асуудлыг автобусны гадаа үлдээцгээж бөөн ирч хүч эерэг энергиэр хормын төдөд цэнэглэгдсэн хүмүүс энэ тэндгүй селфи идэж рил стори хийж байгаа харагдана. Автобусны сандал бариул цүнх хаалга тааз гэд чимэглээгүй хэсэг байхгүй. Бүгд гоё. Жирийн өдрүүдийн ихтэй харьцуулахад одоо автобусаа чимэглээд та Сантагийн хувцс өмсөөд ингээд нийтийн тээвэрт явхад хүмүүсийн хандлага ер нь ямар байна? Айгүй гоё штэ хүмүүс ч гэсэн ямар гоё инээдрээ өө сайн байна уу гэл. Айгүй хандлага шал ондоо болоод орж ирж байгаа юм л да. Зураг селфи их авч байна. Зөндөө ёстой хүмүүс чинь ёстой настаач гэхгүй тэгэл зураг авчи гэл. Аваад утаа агарын боо хүртэл төвчрэл гээд хүмүүс стресс бохомжтой байгаа шүү дээ. Яг энэ үед ингээд автобусаа чимэглээд яг юм шинжилгээ уур амьсгал бүрдүүлээд явхаар хүмүүс одоо автобусанд орж ирээд уур амьсгал гоё болох уу те? Айгүй гоё. Угаасаа ингээд хаалга онгоолгон түү ямар гоё юм бэ энэ дээр чиглэл бичгсэн нэг буудлын авчи гэл зарим нэг осоод бууцаагаал гээл ярьчлаа. Хэдэн жил ингэж автобусаа чимэглэж шинэ жилийн уур амьсгал оруулж байна? Одоо би бол сүүлийн 5 жил чимэглэж байна. Жил иргэдсэн бол одоо шинэ жил ойртоод ирэхээр автобусаа чимэглэл явмаар санагддаг болчих уу? Тий. Би урд нь дандаа 20-д гаргаа 26-7-наар чимэглэдэг гэсэн. Одоо энэ жил бүр хамгийн ирцээ одоо чимэглээд ингэ 7 хоног чинь. Айгүй их чимэглэмээр санагдаад байгаа юм. Зураг авах болж байна уу? Зөндөө авах болж байгаа. Урьсан байгууллага хамт олныг гарсан тайз бүрээ хөндлөж байгаа нь өмсгөл гоёлоос нэлт харагдаж байна.
Дахин давтагдахгүй өвөрмөц хийс дизайнтай гоёлууд нь олонний нүдийг ойрдоо хужирсаар байна. Хаана хизээж гоёо алдахгүй гангана барьж дийлэхгүй гэгддэг галагийнхан цагаа яс барьдгийн байна гэсэн магтаалын үгсэгч олон хүн бичиж байгаа харагдана. Аргагүй тайсны соёлыг урлын хүмүүжлийг хүүхэд байхаасаа эзэмссэн уран бүтээлчд юмаа гэгдэж байна. Маргааш аргын тоолын 2024 оны 12 дугаар сарын 13-ны баасан гараг өдрийн нар 8:34 минутад мандаж 16 цаг 55 минутанд жаргана. Хонь жилтний эрэг сайн бол бар туул ажилтны сөрөө нөлөөтэй энэ өдөр гэмтнийг шийтгэх, нялхсны хурим хийх, сүм дуган сэргээх, огторгон үүд бох их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гүлэг тижих, нохоо худлаа авах тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь өхөрлөө морь хонь нохоо гахаа үзэгчтэй хол газар явахаар зэгсэн бол зүүн хой зүгт мөрөө гаргаарай. Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ гэж дорны зурхад буусан байна. Хөтөлбөрийн турш бидэнд хамтайсан үзэгч та бүхэнд баярлалаа.